Сайн байцгаана тулгын согт тавтамрал. За өнөөдрийнхөө боссын явдлыг ярих гээд бэлдээд сууж байна. За өнөөдрийн маань боссын явдлаар бол маш өрөвдөлттэй, маш эмгэнэлтэй тим хэргийн талаар ярих гэж байна. За тэгэхэд энэхүү гэмт хэрэг нь болохоор Солонгосын хууль хүчнийхэн тэр байтугай Солонгосын нийт ард иргэдийг сэтгэлийг өвтгсөн тэжигтэн ингээд хуурам мэхэлсэн ийм гэмт хэрэг байгаа. За энэхүү гэмт хэрэг нь болохоор 2008 оны 2 сарын 6-ны өдөр нэгэн айс сандарсан эмэгтэй оройн 8 цагт улаан хотын цагдаагийн хэлцэд орж ирдэг. За тэгэнгүүтээ орж ирэнгүүтээ манай хүү гэрийнхээ гадаа тоглонгээ гарсан юм аа. За тэгээд одоо хүртэл ингээ байдгүй, гэртээ хурж ирдгүй. Би гэрийнхээ ойр хавцаа бүх газраар ингээ хайж үзлээ. 4-5 цагийн турш гадаа хайж үзлээ. Ерөөсөө олддгүй. Та бүхэн надад туслаач. Хүүгийн маань олж өгөөч гэсэн нэг эмэгтэй хүн байсан байгаа. За энэхүү 2 сарын 6-ны өдөр нь болохоор Солонгосын яг цагаан сарын өдөр байсан байгаамаа. За ээжийн мэдүүлгээр хүүхэд маань өдрийн хоолоо идчихэд өдрийн 1 цаг 30 минутанд гэрээсээ гарсан. За гарахдаа гэрийн урд талын компьютер тоглоомын газар очиж тоглоно гэж байсан. Тэгэд ирэхгүй болохоор 4 цагийн дараа хүүхдийнхээ яриад байсан компьютер тоглоомын газар очтол хүүхэд маань байхгүй байсан гэсэн мэдээлэл өгсөн байгаа. За тэгээд байхгүй болохоор гэрийн ойролцоох бүхий л газараар хайгаад олдсонгүй гэсэн мэдээллийг ингээд давхар өгдгөө. За одооноос алга болсон хүүхдийн хэдүүлээ Жихүү гэж нэрлэе. За Жихүү бол 6 настай эрэгтэй хүүхэд байлаа. За мөн ээжийн мэдүүлгээр хүүгийнхээ найзалж нөхөрлөдөг хүүхдүүд болон таньдаг хүүхдүүдийн гэрээр очиж үзсэн. Ерөөсөө олдсонгүй, тэнд байгаагүй. За тэгээд харсан үзсэн ч хүн ингээд байхгүй байна. Хаанаас хайж олох вэ гэд бүр ингээд ойрлоо чарлаад уйлаад ярьсан байгаа юм л та. За ингээд цагдаа нар хүүхдийн тоглоно гэд явсан компьютер тоглоомын газар очиж шалгалт хийдгээ. За тэгсэн чинь энэхүү компьютер тоглоомын газрын эзэн Жихүүг би бол ерөөсө таньнаа маш их хурж ис тоглолтгоо. Тэгээд Жихүү өнөөдөр бол ерөөсө ирээгүй гэсэн мэдээлэл өгсөн байгаа. За тэгээд цагдаа нарын үүний дараагаар Жихүүгийн гэрт очиж шалгалт хийхэд Жихүүгийн гэр бол ингээд нэг давхарт за тэгээд 3 давхарт нь Жихүүгийн аав өвөө эмээ амьдардаг байсан байгаа. За тэгэхээр бараг л ингээд нэг байранд хамтдаа амьдардаг байна л гэсэн үг шүү дээ тий. За тэгээд эмээ өвөөс нь ингээд Жихүүг ерөөсө хараагүй мó танаа гэрт орж ирээгүй мó гэж асуусан чинь Жихүү ерөөсө манай гэрт орж ирээгүй. Бид хоёр ингээд гадуур ажилдаа байж байгаад ирсэн болохоор манад ерөөсө ирээгүй. За тэгээд хүүгийн маань гэс олж өгөөч гэд бүр эмээ өвөө хоёр нь маш их уйлаад мэдээлэл өгсөн байгаа. Жихүү бол өвөө эмээгийнхээ гар дээр өссөн. За ерөөсөө л өвөө эмээгийн хүүхэд байсан байгаа. За яагаад Жихүү гэр нь нэг давхарт байхад яах ширээ ээж аав дээр амьдрахгүй тэр өвөө эмээгийнхээ гар дээр ингээд өссөн хүүхэд вэ гэхлээр за энэ Жихүүгийн төрсөн ээж аав нь Жихүү 3 настай байхад салсан юм байна. За тэгээд 3 настай байхад салаад аав дээрээ Жихүү үлдээд за тэгээд аав нь өдөр шөнөгүй ажилдаа болохоор аав нь өөрийнхөө ээж аавд ингээд Жихүүг даатгаад үлдээдэг байсан байна. За тэгээд одоо бол ингээд Жихүү хойд ээж буюу шинэ ээжтэйгээ болон аавтайгаа ингээд гуруулан хамт амьдардаг байсан байгаа. За Жихүү бол энэ босын явдлаас яг 5 сарын өмнө яг энэ аавынхаа гар дээр очоод шинэ ээжтэйгээ уулзаад шинэ ээжийнхээ хамтаар ингээд амьдарч ирсэн байгаа. За тэгээд энэ шинэ ээж нь болохоор ингээд надаас болоод Жихүү ингээд алга болчлоо. Би л энэ гэрт ирээд баг ингээд алга болгочлоо. Уучлаарай гэж ингээд баахан л зүйл ярьсан байгаа юм л да өөртөө бурууг өгөөл те. За ингээд Жихүүг шууд Солонгос улс орон даяар хайж эхэлдэг. За энэхүү улс орон даяар хайлтанд нийт цагдаагийн 300 алт паагч. За тэгэл хувийн хвшлийнхэн гэл бүх хайж болох үз бүх хүмүүс ингэж оролцсон байгаа. Жихүүгийн ээж аавч гэсэн энэ тэмдгүү зарлал нааш улс орон даяар зарлалаа тарааж энэ тэмдгүү наасан байгаа. За ингээд энэ зарлал мэдээллийн дагуу маш их олон мэдээллүүд цагдаагийн албанд хүрж ирсэн байгаа юм л да. Тэгсэн чинь энэхүү бүх мэдээллүүдийг шалгаад үзсэн чинь ерөөсө Жихүүтэй холбоотой Жихүү гэсэн ерөөсө нотлох зүйл байхгүй байсан байгаа энэ мэдээлэл донд. За цагдаа болон мөрдөгчийн багийнхан Жихүү хүүг хэдэн цагийн турш хайсан ч олох байтугай сургийнч гаргаж чаддгүй бөгөөд маш хүнд нөхцөл байдалд ордгоо. За мөн Жихүүгийн аав болон шинэ ээж нь аргаа барж телевизэд яриа хүртэл өгсөн байгаа. За тэгээд энэхүү яриаг та бүхэндээ орчуулж ярьж өгье. Халуун хоолч болтугай сайн идээд байж байвал сайн байна. Хэн нэгэн хүүтэй маань хамт байгаа бол халуун дулаанаар сайн хандаад сайн байлгаж байгаарай. Тэгвэл бүр маш сайн байна. За иймэрхүү ээж нь ярилцлага өгсөн байгаа. Одоо шинэ ээж нь гэсэн үг шүү дээ. За тэгээд энэхүү ярилцлагыг үзэхэд бол
Жихүүгийн ээж аваар бол жихүүд маш их сайн ханддаг, жихүүд маш их хайртай гэдэг нь юусоо илт харагдчихсэн байгаа. За одоо хэдүүлээ хэрэг илрүүлтэндээ орцгоё. За ингээд мөрдөгчд энэ жихүүгийн гэрийн ойролцоо, жихүүг хайж одоо цагаан сар дуустал хэд хоног ингээд амьдэрсэн гэж амлаа гудамд. За мөрдөгчдийн багийнхан бол энэ гудамд амьдарч явах гудамд шалгалт хяналт хийж явах хугацаанд бол уулзсан хүн болгоноос таарлцсан хүн болгоноос жихүү хүүгийн талаар асууж сургалж явж исэн байгаа. За тэгтэл энэ үед жихүү хүүгийн хөршийнхний хэд хэдэн санаанд оромгүй мэдүүлгүүд гарч ирдэг. За тэрхүү мэдүүлэг нь жихүү хүүг хаяа гадаа уйлчихсан явж байдаг. За бүр хаяа нүүр нь улайчсан. За тэр байтугай нүүрд нь бүр гарын ором ортол алгадуулсан болтой явж байсныг харсан гэсэн мэдүүлэг хэд хэдэн хүнээс олж авч чадсан байгаа цагдаа нар. За тухайн үед бол жихүүг харсан хүмүүс жихүүгээс юу болсон талаар асуухад жихүү бүр юу ч хэлдэггүй, аач гэдэггүй зөвхөн л уйлал сууж идэг, уйлал явж идэг байсан байгаа. Тэгээд жихүү хүүгийн байнгын ингээ уйлж исэн цаг үе бол энэ шин ээж буюу хойд ээж нь энэ гэрт ирснээс хойш цаг хугацаанд гэж хөршийнхэн мэдүүлсэн байгаа. За ингээд энэ хөршийн мэдээллийн дараагаар мөрдөгчдөд бас нэгэн аимшигтай санаанд оромгүй мэдүүлэг ирсэн байгаа юм л та. Энэхүү мэдүүлэг хинээс ирсэн бэ гэхлээр жихүү хүүгийн явдаг сүмийн багшийн мэдүүлэг байсан байгаа. За одоо энэхүү багш яг ямар мэдүүлэг өгсөн талаар та бүхэндээ ярьж өгье. Мөрдөгчөө, үүнийг би ярихдаа хаанаас яаж эхлэхэж мэдэхгүй, бас зөв зүйл ярьж байгаагаа ч мэдэхгүй байна. Нодлон жилийн намраас жихүү хүү хизээч хамаагүй манай сүмд ингээл хурж ирдэг болсон л доо. За тэгээд хурж ирэхдээ ингээд хаяа нүүр ам нь хөрчихсөн, хүн зодуулсан юм уу гэлтэй хурж ирдэг байсан. Тэгээд маш их уйлал суугаад идэг байсан. Тэгээд үүнийг би жихүүгээс асуухад хойд ээж намайг зогсон, зодсон гэсэн зүйл ярьдаг байсан. Тэгээд би энэхүү яриаг жихүү хүүгээс сонсоод жихүү хүүгийн шинэ ээж рүү залгаад энэ жихүүгийн нүүр ам ингээд яагаад хөрчихсөн юм бэ гэд асуусан чинь чамд ямар ч хамаагүй хүний амьдралд битээ оролцоод зүгээр нэг сүртэй зүйл бол биш, хүүгээ жоохон зэмлсэн л төдий гэсэн зүйл ярьсан. Надад бүр ярих ч сөхөө өгөөгүй, уцаа таслаад алга болсон. Тэгээд саяхан хэд хоногийн өмнө манай сүм дээр жихүүгийн ээж ирэхээр нь жихүүгийн төлөө залбирах гэж байгаа юм болов уу гэд бодтол тийм биш байсан. Жихүүгийн сүмийн формыг бусааж өгөөд мөн сүмийн цэцэрлэгийн төлбөрийг бусааж өгөхийг шаардсан. Тэгээд манай сүмээс бүх төлбөрийг нь цаагаад ээж нөгөөд явуулсан. Яана арайчтэй жихүүгийн ээж энэ хэрэгтэй холбоотой биш байлгүй дээ мөрдөгчөө гэсэн аимшигт мэдүүлгийг энэ сүмийн багш ингээд өгсөн байгаа. Тэгэхээр манайхан боддоо жихүү хүүчин одоогор л ор сургаггүй байгаа болохоос биш бүр алга болчоогүй шүү дээ. Тэгсэн чинь энэ ээж нь бүр дахиад хизээч цэцэрлэгтээ явахгүй юм шиг юм үйлс гаргасан байгаас бүх формыг буцааж өгөөд бүх төлбөрийг нь буцааж аваад ийм сонин үйл хийсэн байгаа хгүй. Тэгэхээр мөрдөгчд ээжийг нь баг багаар сэжилж гисэн байгаа. Яагаад гэвэл энэ жихүү хүүг дахиад хизээч эргэж ирэхгүй явсан гэдгийг энэ ээж мэдээд ийм үйл гаргасан байж магадгүй юу гэсэн тийм үндслээр ээжийг нь баг багаар сэжилж гисэн байгаамаа. Жихүүгийн энэхүү хүчрхийлд өртсөн эсхийг эмээ өвөө болон аав нь аль нь ч мдээгүй болтой байгаа юм л да. За учир нь аав нь байнгын ажилдаа гэртээ ирэхгүй нэх мөн эмээ өвөөтэйгээ уулзах чадахгүй байсан байгаамаа. За ингээд жихүүгийн хойд ээж буюу шинэ ээжийг мөрдөгчд нууцаар тандаж мөрдөж эхэлтгээ. За цагаан сарын 3 хоногийн амралт дуусч цагдаа нар эрчимтэйгээр хэрэгээ судлаж мөрдөж эхэлсэн байгаа. За ингээд мөрдөгч жихүүгийн хойд ээжийн тухайн өдөр буюу жихүү хүүг алга болдог өдөр байгаа шүү дээ. 2 сарын 6-ны өдөр. За тэрхүү 2 сарын 6-ны өдрийн бүх утасных нь дуудлага, утасных нь бас байршлыг нь шалгаад үзсэн чинь гайхалтай зүйл гарч ирсэн байгаа. За тэгэхээр жихүүгийн ээж тухайн 2 сарын 6-ны өдөр би хүүгээ хайгаад гэрийнхээ ойролцоог гудамжаар маш их явсан, 4-5 цагийн турш хайсан гэж ярьсан шүү дээ. Тэгсэн чинь энэ жихүүгийн ээжийн утасны байршил улаан хот биш энэ гэрийн ойролцоо биш, Кёнжу гэж шал өөр хотод байршил заасан байгаа. За тэгэд жихүүгийн ээжийн утасны дуудлага донд бол такси дуудсан байгаа. За тэгэд тэр таксигаар Кёнжу хот руу явсан тодорхой болдгоо. За тэгэд мөрдөгчд хамгийн түрүүд энэ таксины жолоочтой очиж уулзаж мэдүүлэг авсан байгаа юм л та. Энэхүү таксины жолооч юу гэж ярьсан бэ гэхлээр Кёнжу хот уу? Тийм би тэр өдөр улаан хотоос
Кёнжуур явсан. Тэгээд энэ цагаан сарын өдрөөр гэр бүлэрээ Кёнжуу явах гээд дуудлага өгж байгаа бахтай гэсэн чинь нэг эмэгтэй гав ганцаархнаа маш хүнд хайрцаг ингээд тэрвэд гараад ирсэн. За тэгээд би их гайхсан, энэ цагаан сарын өдөр ганцаархнаа хайшаа явах ч идэг билээ гэд бодоод тэгээд тэр хүнд хайрцагтай юмыг нь өргөөд машиндаа хийсэн. За тэгээд тэр хүүхэн Кёнжуу хотын бүр маш эзгүй зилүүд газар хөргүүлсэн, хөдөө газар хөргүүлсэн, бүр цаснаас өөр зүйл үзэгдээгүй газар байсан шүү. За тэгээд би гайхаад яг очих газраа хэлээд өгөө. Би тэр газар чинь хүргээд өгье гэсэн чинь үгүй яг энд буулгачих гээд хөдөө газар буулгуулсан. Бүр зилүүд газар буулгуулсан. Тэгээд нөгөө нэг хүнд хайрцагтай зүйлээ ганцаараа өргөөд яваад өгсөн. Би гайхсан, тэр дотор яг юу байсныг бол мэдэхгүй байна гэсэн таксины жолооч ийм мэдүүлэг өгсөн байгаа. Тэгсэн чинь энэ таксины жолооч биш тэ. Тэр хайрцагтай зүйлийг өргөхөд за бараг л 20 кг гарсан байх шүү гэсэн мэдүүлэг хүртэл өгсөн байгаа. Тэгэхээр манайхан боддоо энэ жихүү хүүгийн тухайн үеийн биеийн жим бол 23 кг байсан байгаа. 23 кг шүү. 6 настай хүүхэд. Тэгэхээр тэр хайрцагт жихүү хүү байж магадгүй байгааз аимшигтай. За ингээд шууд мөрдөгчд жихүүгийн ээжийг очоод баривчилж авдаг. За ингээд мөрдөгч шууд тулгаад Кёнжуу хотыг яах гэж зэрсэн. Тэр хайрцагын дотор жихүү хүү байсан үнэн биз дээ гэд ингээд тулгаад асуусан чинь жихүүгийн хойд ээж толгой гудаалгаад дугуй хураадгаа. Тэгээд бодлогоч ирж ийснөө жихүү хүү үхсэн нь үнэн гэсэн байгаа. За ингээд энэхүү аимшигт чөтгөрийн мэдүүлгүүдийг та бүхэндээ дурдъя. За хэрэг гардаг өдрийн урд өдөр буюу 2008 оны 2 сарын 5-нд оройн хоол жихүүд бэлдэж өгөхөд идэгч биш, идэхгүй ч биш их доромчхон байсан. За тэгээд тэр үйлийг харсан чинь нэг л дургу өрөөд шүүрээр хит зохиод авсан. За түүний дараагаар жихүү 0 руу гүгээд хамаг идсэн хоолоо гаргачихсан. За тэгээд энэ үйлийг би хараад бүр их уур хүрээд гиз хавиргуур нь хит жигээд унгаасан чинь жихүү ухаан алдаад унаад өгсөн. За тэгээд би өрөөнд нь аваачаад орон дээр нь хэвтүүлээд унтуулаад орхисон. Би тэгээд үүний дараагаар өөрөө унтах гад унтлахныхаа өрөө рүү явсан. За тэгээд маргааш өглөө нь сэрсэн чинь жихүү хүү амьсгал хураачихсан байсан гэсэн мэдүүлгийг өгсөн байгаа юм л та. За тэгвэл хамгийн аимшигтай заяо. Энэ ээж нь хойд ээж нь. За тэгэхээр би баг алаагүй байгаас тий. Зүгээр л хит зохиод ингэсэн чинь л өглөө сэрсэн чинь ингээд өгчихсэн байсан штэ. Баг өөрөө өгсөн ухаан юм ингээд ярьсан байгаа байхгүй юу? Аимшигтай гоц. Үгүй ямар эрүүл хүний ухаанаас юм аимшигтай үг гарах уу? За тэгээд энэхүү аимшигт чөтгөрийн тэр Кёнжуу хот руу яах гэж явсан бэ гэхлээр жихүү хүү цаасан хайрцагт хийгээд явсан байгаа. За тэгээд энэ Кёнжуу хот нь болохоор энэ хойд ээжийн төвлөх нутаг байсан байгаа юм л та. За тэгээд тэр одоо эзгүй зилүүд газрыг хэд удаа харж исэн. За тэгээд тэнд байрлсан нэг юм пошиг байсан байгаа. За тэгээд жихүүгийн цогцтой тэр хайрцгийг пошигт хийгээд за тэгээд түүний дараагаар ойролцоох шатгуун түгээх газраас жоохон бензин аваад жихүүгийн тэр хайрцагтай цогцсон дээр асгаад гал тавиад орхиод цухтаасан байгаа юм л та. Тэгээд хамгийн азтай нь болохоор эн чинь 2 сарын 6 гэхлээр өвөл байгаа шүү дээ. Өвөл болохоор хүүтэн байсан. За тэгээд дээрэс нь цогц тэгж амархан муудаагүй. Тэгээд дээрэс нь энэ гал нь бүтэн асаагүй байсан байгаа. Жихүүгийн цогцыг цагдаа нар олоход бол жихүүгийн цогц бол бүрэн бүтэн тэгж ялзарч муудаагүй юм байсан байгаамаа. За ингээд жихүүгийн цогцыг задлан шинжилгээнд өгөхөд үрц, элэг, уушиг задарсан. За цээж хэвлийн хэсэг хүнд гэмтснээс үхэлд хүрсэн гэсэн онш тогтоогддог. Тэгэхээр манайхаа энэ жихүүгийн хойд ээж жихүүг ямар их зодож те, ямар их тамлаж, ямар их хүчрхийл одоо оруулдаг байсан ингээд ойлгомжтой байгаа зү те. Аимшигтай. За тэгээд үүний дараагаар энэ цагдаа нарын энэ аавыг нь шалгаад энэ те аав нь мэдсээр байж юус ингэж хүүхдээ хамгаалтгүй байсан уу гэж шалгаад үзсэн чинь аав нь бол угаасаа л өдөр шөнөгүй ажилтай гэртээ бараг л ирдэггүй ийм л байсан байгаа юм л та. За тэгээд шүүхээс энэхүү ээжид 15 жилийн ял өгсөн байгаа. Бүр маш бага ял өгсөн байгаа. За тэгсэн чинь энэ ээж нь би гомдолтой байна. Давж заалдна гэж давж заалдангуудаа ялаа 12 жил болгосон байгаа. За тэгээд энэ ялаа 12 жил болгуулах гол одоо тусалцаа гэхүү гол зүйл нь болохоор жихүүгийн төрсөн аав. Төрсөн аав нь энэ хойд ээжд нь өршөөл үзүүлээч ээ. Уучлаач ээ гэсэн шүүхэд тийм хүсэлт тавьсан байгаа юм л та. Одоо ганцхан байгаа хүүхдээ те нөх одоо суугаад удаагүй гэрлээд
5 сар болж исэн адгийн амьтанд ингээд алуулчаад өршөөл гуугаа байж ин гэж боддог maaхан. За тэгээд миний ярьдаг гэмт хэрэгүүд бол ихэнх нь юм хүүхдийн холбоотой, гэр бүлтэй холбоотой, тэ иймэрхүү хэрэгүүд байдаг аа. Тэгээд би яагаад ингээд иймэрхүү гэмт хэргийг яриад байдаг вэ гэхлээр энэ гэр бүл гэдэг чинь тэ маш нандин, маш чухал зүйл байд юм аа. Тэгээд тэр гэр бүлээс ямар хүүхэд төрж өссөн, тэ ямар хүүхэд хүмүүжигдэж гарч ирнэ. Энэ бүх хүүхэд чинь ирээдүйдээ нийгэмдээ одоо сайн муугаар нөлөөлт юм аа тий. Тэгээд тий үнэхээр ингээд сайхан гэр бүлээс, мундаг гэр бүлээс гарч ирсэн хүүхдүүд бол мэдээж мундаг явах нь ер нь бол илүү их магадaltaй шүү дээ. Тийм болохоор та бүхэн үр хүүхдээ хайрлаач, үр хүүхдээ анхаарал тавьдаг байгаач. Тэ анхаарал тавина, тэ хайрлнаа гэд хүссэн бүхнийг нь авч өгөөд хүссэн зүйлийг нь хийж өгөх зүйл бол биш шүү дээ. Тэр хүүхдээ ярилцдаг, тэр хүүхдээ ойлгодог, тэгээд дэмждэг, болохгүй зүйл дээр нь зэмлдэг ийм байх хэрэгтэй гэж би бас боддгоо. Тэгээд залуу аавын хувьд тэгээд аль болох хүүхдтэйгээ ярилцдаг, хайрладаг, тэднийг хүндэлдэг байгаарай. За тэгээд хүүхэд бол Монголын дараагийн хөгжлийн түлхүүр юм шүү maaхан. Тэгээд энэ гэмт хэрэгээс уус харагдаж байгаас тий салсан гэр бүлээс болж тий ямар юм аимшигтай, ямар юм гар цохирлтой зүйл бий болж байна тий. Тэгээд энэ жихүү хүүгийн төрсөн ээж нь бол бүр үнэхээр зүрхраад уйлаад ярьцлах өгсөн байлээ. Аимшигтай хүүхдээ ингээд нөхрийнхөө, экс нөхрийнхөө зүгээр нэг танилцаад удаагүй, суугаад удаагүй байгаа нэг одоо юм эмэгтэй гарт алдчихна гэдэг чинь ямар харамсалтай зүйл үлээ те. Тэгээд maaхан маш их баярлалаа намайг дэмжиж байгаад лайк дараад өгөөрэй, subscribe дараад өгөөрэй. Тэгээд комент бичээрэй энэ хэрийн талаар те. Комент маш их бичээрэй. Би болохоор бүх комментиг уншдаг. За тэгээд мэдээж би бол багаар сайжирч хөгжиж яваа гэж өөрийгөө бодож байгаа. Тийм болохоор maaхан надад урмын үг за тэгээд болохгүй зүйлүүдийг маань те маш гоё ийдгээр хэлээд өгөөрэй те. Хараасан комент бол тэгэл бас муухай штэ юм бол те. Тийм болохоор шүүмжлэлтэй зүйл байх юм бол гоё ийдгээр комент бичээрэй maaхан. За тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Баярлалаа. Дэмждэгт баярлалаа. За тэгээд баяртай. Лайк дараарай, subscribe. Баяртай.